Эмэгтэйчүүдийн хөгжил, бодлого шинжил үндэсний чуулганд эрхэм хүндэт зочид төлөөлөгч хатгатай ноёдоо Хүү амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого шинжил үндэсний чуулганд оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгч та бүхэн Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Монгол эмэгтэйчүүд эрт дээр үеэс төр засаг нийгэм эдийн засгийн харилцаанд чухал байр суурийг эзэлсээр ирсэн бөгөөд үүнийг төрийн үйл хэрэгт хатан ухаанаар оролцож ирсэн өөлөн их болон мандахай зэрэг олон хаттын түүх гэрчлэлтэй өнөөдөр ч гэсэн олон сайхан эмэгтэйчүүд өрх гэрийн дотор үр хөвгтөө өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо хөгжил дэвшил гар бие оролцсон төр нийгмийн хариуцлагатай авдаг хашиж байна. Нийгмийн олон салбарт эмэгтэйчүүд мандайлан ажиллаж байгаагийн дотор зөвхөн боловсрол эрүүл мэндийн салбарт гэхэд ажилтнуудын 70-80 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь үнэхээр бахархалтай байна. Гендерийн тухай болон сонгуулийн хуулийг шинээр баталж мөрдүүлснээр 2012 оны улсын их хурлын сонгуулиар анх удаа 11 улсын их хурлын эмэгтэй гишүүд сонгогдлоо. Мөн олон 10 эмэгтэйчүүд аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдоод байна. Эмэгтэйчүүд аливаа асуудал, ажил хэрэгч, үнэн чудраг, бүтээлчээр хандлагын үлгэр жишээ манай эмэгтэй гишүүд харуулж байгаа энэхүү зөвлөгөөн дээр онцлон тэмдэглэхэд таатай байна. Эмэгтэйчүүдийн төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд эрч хүчтэй, идэвхтэй оролцох нь ардчил амжилттай хөгжиж байгаа илэрхийлэл төдийгүй тэднэр дамжуулан эмэгтэйчүүдийн өмнө тавигдаж байгаа асуудлыг төр засгийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм аа. Эмэгтэйчүүдийн өмнө шийдэх асуудал их байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жил өсч 2011 оны байдлаар 81300-д хүрч байна. Ганц биеэр амьдардаг ахмад настай эмэгтэйчүүдийн тоо ирчүүдийнхээс 217 дахин их байна. Гэвтэл ахмад наснуудын гол ордог болсон тэтгэврийн хэмжээг наривчлан судалж үзэхэд ахмад настай эмэгтэй тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ ирчүүдийнхээс даруй 17.4%-аар доогуур байна. Энэ мэтчлэн эмэгтэйчүүдийн талаар онцгойлон авч үзэх шаардлагатай олон асуудал байгаа. Энд цугларсан эмэгтэйчид та бүхэн шүүн ярилцах гэж байгаа чухал ач холбогдолтой юм аа. Шинжлэлийн засгийн газар энэ онд Хүү амын хөгжлийн талаар төрөөс баримтлах цогц бодлого, гэр бүлийн тухай болон гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиудыг шинжилэн боловсруулж улсын их хурлаар батлуулах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр хуулийн төслийг боловсруулахад энэхүү чуулганд оролцогч та бүгдийн санал, санаачлаг, чухал үүрэг гүйцэтгэн гэдгийг онцлон тэмдэглэж байна. Төрт ёсны олон зуун жилийн баялаг уламжлалтай Монгол улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, улс орны хөгжил дэвшил, эмэгтэйчүүдийн оруулах хувь нэмэр жилээс жил өснө нэмэгдэнэ гэдэгт итгэл төгс байна. Та бүхэн сайн сайхныг хүсэн өрөөе. Монгол улсын их хурлын дарга Зандаа Хөөгийн энх бол